За сайн байцгаана уу сэтгэл зүйч Сарангой байна. За би та бүхэнд нэг зүйлийг уриалгах гээд зориг гаргаад энэ бичлэг хийж байна. За энэ юу вэ гэхээр одоо орчин үед бол энэ нийгэм маш юм хурцтай энэ гайхалтай өөрчлөлттэй техник технологи ирэх үе гэдэг бол та бүхэн мэдж байгаа хаа. За тэрнийхээ хэрээр ингээд нийгэмд ийм харилцааны асуудлууд, за нийгэмд ийм төвхтэй эдрээтэй гэр бүл болоод ажил амьдралын орчинд бол асуудлууд ингээд нэмэгцээр тий гарсаар байна. За тэгвэл сэтгэл судлал гэдэг мэргэжил сэтгэлийн зөвлөгөө гэдэг зүйл хувь хүндч бай, нийгэмдч бай маш их юм хэрэгцээтэй, маш их юм нөлөө бүхий дутагдж байгаа зүйл гэж бол би хувьдаа бол бодогдож байгаа байхгүй юу. За тэгсэн чинь ингээд юм хүмүүс бие биенээ юм сэтгэлийн зөвлөгөөнд явж байгаа гэх нэг юм амар сөрөг хандлага гаргадаг юм байна л да. Нэг юм шоолох ч юм уу те. Зөвлөгөөнд сэтгэлийн зөвлөгөөнд явж байгаа мó ч юм уу те. Нэг тийм маш юм буруу хандлагыг бол маш их хүмүүс гаргаж байна. За энийг бол би буруу шүү гэж уриалах гэдэг. За гол хэлэх гэдэг зүйл маань тэгээд сэтгэлийн зөвлөгөө авлаа гэдэг нэг тийм эрүүл бос хүн гэж бол биш ээ ингэж ойлгох нь бол буруу зүйл шүү. За Европ улсад бол аль хэдийн сэтгэл судлал гэдэг зүйл бол одоо хөлөө олцсон, хүлэн зөвшөөрөгдсөн. За жишээ нь хэм бол залуу асуудал хүртэл тэр ийм зан төлөв дээр ингэж зөрчилдөгөө, хэрэг ийм асуудал гарах юм бол хэрхэн шийдвэрлэх вэ ч юм уу те. Гэх мэт анхан шатны зөвлөгөө хүртэл одоо маш сайн авдаг. За дээрэс нь их гэр бүлүүд бол сэтгэл зүйчтэй байдаг гэр бүлтэй. За дээрэс сэтгэл зүйч нь бол хүүхд эцэгхийн хооронд харилцаа, за хүүхдийг эцэг ихтэй ойлгуулах, эцэг ихийг хүүхдэд ойлгуулах, за тэдний гэр бүлийн эрг уур амьсгал, хандлага, харилцаа, нийгэм шилт гээд бүх зүйл дээр нь анхаарч ажиллаж зөвлөн чиглүүлдэг. За ингэснээрээ одоо нийгэмд маш сайн гэр бүл те, маш сайн төлөвшөлтэй, маш сайн нийгэмшсэн ийм өөрхөн үзэл бодлого чөлөөтэй илэрхийлсэн сэтгэл хөдлөл мэдрэмжээ ялгаж таних тийм гэр бүл одоо үүсэж байна. За манай Монголд бол сэтгэл судлал харьцангуй хөгжсөн бас тий олон доктор профессор сэтгэл судлаач нар маань ирээд нөлөөлөл үзүүлээд за олон хүүхдүүд одоо бол их олон хүмүүс сэтгэл судлал гэж юу вэ гэдэг зүйлийг бол мэдэж эхэлж байгаа. Хүүхдүүд бол маш ихээр сонирхож эхэлж байгаа. За тийм учраас одоо энэ гоё сэтгэл судлал гэдэг мэргэжлийн үнцнийг одоо ингээд хүмүүсийг ойлгоосай, мэдээсэй, тий сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг зүйлийг аваасай гэж хүсэж байна. Нэг хүн болгон бол аваад ингээд бүгд бол ингээд аваад шаардлага байхгүй л дээ. Энэ сэтгэл зүйн зөвлөгөө авах тий бас юм шаардлага бас юм нөхцөл байдал бол байгаа. За тэгэд дуусгаж байгаа гэсэн дахиад хэлмээр санагдаад болдгоо. Дахин хэлмээр санагдаад байна шүү. За сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа нэг бити тэгж сөрөг хандлага үзүүлээрээ тий бас бити тэгж юм шоолсон хандлагаар хандаарай тий. Харин чи сайн байна сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа, өөрийгөө шинжлэх байгаа, өөртөө нүүр тулгаж байгаа чанд баяр хүргэе, мундаг юмаа гэд урамшуулж хөвшөөрэй гэж хүсэж байна. За тэгэд энийг цаашаа ч гэсэн та бүхэнд амжуулж өгөөрэй. За тэгэд анхааралтай миний яриг сонссонд баярлалаа. Тийм баяр таа.